Сайн мэцганы сонсогчдоо удаан уулзсангүй тэгээ шинэ дугаараараа уулзч байгаа маш их баяртай байна. Шинэ оны эхний дугаараараа би Монтессори арга барилын талаар хүргэхээр энэхүү бэлтгэн хүргэж байна. Тэгээд зочин маань болохоор Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод Монтессори сургуульд чиглүүлэгч багш хийдэг. Мөн ажлынхаа хажуугаар Монтессори Mongolia гэх пэйж хуудсыг хөтлөн явуулдаг. Хонгор зүлэгч маань оролцож байгаа. За тэгээд зочин маань сонсогчд маань өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За сайн байцгаана уу. Mommy's Corner-ийн эрхэм сонсогчтой болон намуунаад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хонгор Зул гэдэг. За хамгийн анх бол 2009 онд эрүүл мэндийн нийгмийн ажилтны ангийг анагаахын их сургуульд төгссөн байгаа. За тэгээд төгснөөс хойш бол мэрэгчлэрээ өрхийн эмнэлэг тэгээд илгэний төв лаборатори бол тус ажиллаж агаад хамгийн сүүлд наашаа ирэхээс өмнө бол Гумбанград гэдэг олон улсын эмнэлэгт зохицуулагчаар ажиллаж агаад тэгээд Америкт шууд ирсэн. За энд ирээд болохоор мэрэгчлэрээ ажиллаж чадаагүй сургууль сурж агаад Монтессоритой хамгийн анх танилцж ирсэн. Тэгээд маш их таалагдаад Монтессоригийн чиглүүлэгч багш болохоор шийдээд энд Монтессорийн чиглүүлэгч багшаар ажиллаад хажуугаар нь сураад 4-5 дахь жилдээ явж байна. Би бол 3 хүүхэдтэй. Тэгээд хажуугаар нь сургууль сурахынхаа хажуугаар нь ажиллаа хийнгээ хүүхдээ харах ямар тийм боломж байна гэж хайж агаад энэ Монтессоригийн багш бол хамгийн боломжтой сураад хажуугаар нь ажиллаа. Тэгээ бас ангидаа хүүхдээ давхар аваад тэгээ хүүхдтэйгээ хамт сураад хажуугаар нь өөрөө сураад ажиллаад ээжийнхээ ажлыг хийгээд бас хүүхдээ бас хүмүүжүүлээд явах боломжтой. Тэгэхээр эндээ бол тасралтгүй 4-5 жил ирснээсээ хойш ажиллаад хийгээд явж байгаа. Монтессори арга барилын талаар тодорхой мэдээлэл өгөөч. Бусад хүүхэд хүмүүжлийн аргуудаас юугаараа ялгаатай юм болоо? За Монтессори гэхлээр бол хүмүүс их өөрийн төсөөлөд байдаг. Монтессори гэдэг бол яг л амьдрал дээр байгаа зүйлийг хүүхдэд боломжтой хүүхдэд яг өөрийнх нь насанд нь өөрийнх нь яг боломжинд нь тохируулаад хүүхдийг яг тийм өөрийнх нь хүссэн ажлаар нь хангаж өгөх тэр арга барилыг хэлж байгаа. Монтессорид бол яг төрхөөс 6 настай үеийг бол мэдрэг үе гэж хэлдэг. Энэ болохоор хамгийн чухал үе гэдэг. Энэ яг үед нь бол хүүхдийг өөрийнх нь хүссэн ажлаар нь хангаад хамгийн гол нь өөрийнх нь сонгох эрхийг олгоод гэхдээ хязгаарлагдмал сонголт гэж байгаа байхгүй. Жишээлбэл хүүхдийг бүгдийн юу дуртайгаа аав гэх биш. Ээж хамгийн эрүүл хүнстэй өглөө бол жимс сирал хоёрын алийг нэг төрч гэдэг юм. Эсвэл яг 3 яг хамгийн чухал ээж яг өөрөө идүүлэх ёстой. Витамин ихтэй хүнснээсээ 3-ыг ч юм уу 2-ыг санал болгоод за энээсээ яг идчих гэдэг юм. Яг нэг тийм хязгаарлагдмал тэгээд хүүхдийг өөрөөр нь сонголт хийлгэх тэрийг хүүхдийн хязгаарлагдмал дээрх чөлөөтэй тийм сонголт гэдэг байгаа байхгүй. Яг ийм зарчмаар хүүхдийг хүссэн ажлаар нь хангаад яг тэр орчинг нь бэлдүүлж өгөх нь хамгийн чухал гэдэг. Тэгээд хамгийн гол нь бол хүүхдэд өөрийн бол өмнөөс нь хийж өгөх биш. Хүүхдэд өөрийн өөрөөр нь хийлгүүлж сургах. Тэрэнд нь яг шаардлагатай байгаа материалыг нь бэлдэж өгөөд орчныг нь хангаж өгөх бол Монтессори сургуулийн гол зарчим байдаг. Тэгээд үүндээ болохоор хүүхдэд тохирсон мэдээж багаж хэрэгсэл бэлдэж өгөх хэрэгтэй. Цэвэрлэгээ хийлээ гэтэл жижигхэн хөөрхөн алчуур тэгээд хүүхдийн өндөрт нь тохирсон ширээ, сандал бүх юм хүүхдийн өндөрт нь тохирсон байх хэрэгтэй. Өндөр байх юм бол хүүхд гар хүрч чадахгүй учраас авахаасаа зайлсхийгээд энд гар хүрхгүй юм чинь гараа угаахгүй ч гэдэг юм уу. Тэг гар угаах гэхэд нь хөөрхөн жижигхэн сандал гişхүү тавиад өгөх хэрэгтэй. Монтессоригийн галтоо гэж тэгэд хүүхдэд зориулсан бүх юм нэмжижгөө хөрхөн бэлдээд өгсөн байдаг. Тэгээд хүүхэд яг тэр тогтсон цагтаа тогтсон үйл ажиллагаа өөрөө гэртээ болон ангидаа ингээд хийгээд явдаг. Монголд бол хүүхдийн нусны алчуур гэж хэрэглэдэг байсан бид нэр багтаа яг тэр шиг нусны алчуур аймс зэргийг яг өөрт нь тохирсон тийм угаалт дууран дээр өөрөөр нь угаалгах ч юм уу. Тэгээд хамгийн гол нь хүүхдийг бол тэр ажлыг хийгээд дууссаны дараа би энэ ажлыг хийгээд дуусчихлаа шүү. Би ингэж хийж чаддсан байна гэсэн яг тэр work cycle яг тэр эхнээсээ ахуулаад дуустал нь яг тэр сэтгэл ханамж тэр
ажлыг хийгээд дуусчлаа шүү гэсэн үр дүн бүх юм ингээд цогцоороо гарч иж энэ яг Монтессоригийн арга барил нь яг тэндээ байгаа байхгүй юу? Бусад аргуудаас одоо давуу тал нь юу вэ? Та юу гэж хардаг вэ? Тэгээ давуу тал гэх юм бол Монтессорийн болохоор ерөнхийдөө хамгийн эхлээд би Монтессорийн сургуульд бол Монтессоригийн арга зүйг хэрэглэх нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг тайлбарлавал эхлээд бол ер нь бол энэ хүүхэд багш төвтэй биш хүүхэд төвтэй тийм сургууль. Яагаад гэвэл би одоо жишээлбэл ангидаа 12 хүүхэдтэй ажиллаж байгаа гэхэд тус бүрчлэн хүүхэдтэй ажилладаг нэг бүрчлэн ажиллана. Тэгэхээр энэ бол хүүхэд төвтэй сургууль. За тэгээд би одоо өглөө нэг ажил одоо танилцууллаа гэж бодоход тэр ажлыг бол хүүхдэд одоо нэг танилцуулаад дараа нь тэр хүүхэд өөрөө тэр ажлыг эхлээд миний танилцуулсны дагуу өөрөө хийж үзээд тэр хооронд зөндөө алдна өөрөө тэр хооронд буруу хийн янз бүр болно. Тэгэхдээ би бол шууд очиж туслахгүй. Тэр хүүхдийг өөрөө алдаагаа мэдэртэл нь өөрөө хэд дахин туршиж үзээд одоо тэр кьюбийг яаж эвлүүлэх үү тэр шок те өнгөөр нийлүүлэх үү яаж эвлүүлэх үү хүүхэд зөндөө туршина. Тэгээ өөрийнхөө алдаан дээр хүүхэд нь өөрөө сураад яваад идэг. Бүр яг хамгийн одоо хэрэгтэй надад яг тусламж хэрэгтэй байна гэд хүүхэд өөрөө хүсвэл би яг баг зэрэг чиглүүлж өгнө. Гэтэ тэр ажлыг бол хүүхэд өөрөө гараараа дуусгаад би ингээд дуусгачлаа шүү гэдгийг одоо мэдрэх нь хамгийн чухал гэдэг. За тэгээ ерөнхийдөө Монтессори програмыг ямар сэдвийн хүрээнд явагддаг вэ гэхлээр ерөнхийдөө 5 хуваачаад байгаа. Practical ажил гэдэг амьдрал дээр байдаг ажлууд тий. Тэгээд мэдрэхүйн хөгжил гэдэг одоо sensorial гэдэг хүүхэд үнэрлэн амтлан мэд одоо харна, сонсно тий энэ 5 мэдрэхүй бүгдийг хөгжүүлэх ажлууд гэж хувааж байгаа. За тэгээ гуравт нь болохоор хэл гэдэг language гэдэг одоо хэлийг хүүхэд яг ярих тэгээд уншихаас өмсдөрлөгөөс одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүд одоо яаж хэлээ хөгжүүлэх юм те тэр болгоныг бичгээр одоо language гэдэг энэ хэсэгт бүгднгийн хүүхдийн гарны жижиг булчин яаж хөгжүүлэх юм одоо үзгээ яаж барих юм тэрийг хөгжүүлэх асуудлууд одоо ажлууд гэж хэлээд байгаа. Montessori job гэдэг Montessori ажил гэж нэрлэдэг бид нар. Тэгээд тавт нь болохоор cultural гэдэг одоо энэ cultural гэхлээр зэрэг одоо энэ хүүхэд чинь дэлхийн хүүхэд тий. За чи болохоор энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тэгээд энэ дэлхий чинь одоо чи ямар одоо юунд улсад амьдарч байгаа. Тэр улс чинь дотроо хэдэн хоттой юм. Чи Улаанбаатарын нийслэлд амьдарч байгаа юм уу? Сан Францискогийн Бүрлэнгэнд амьдарч байгаа юм уу? Чи бол энэ дэлхийн хүн. Тэгээд энэ дэлхий дээр бид нэр зөндөө олон амьтад байдаг, ургамал байдаг, одоо мөлхөгчд байна. Хүүхдэн тэжээлтэн шувуу, шавж загас гэдэг одоо энэ culture гэдэг бүх төрлийн дэлхий дээр байгаа одоо энэ бүх life cycle амьдралын одоо бүх энэ багтж байгаа амьтан хүн одоо бүгдийг ингээд оролцуулаад хүүхдэд заадаг гэсэн үг. Одоо биологийн хичээл гэх юм уу та 10 жилээр. Тэгээ яг ийм 5 сэдвийн хүрээнд ярьдаг учраас Монтессорийн хөтөлбөрийг би бол хамгийн тийм өргөн хүрээтэй хамардаг учраас бусад сургалтаас ялгаатай гэж хэлдэг байна. За тэгээ дараагийн нэг зүйл бол хүүхдийн төлөвшил дэс дараалал одоо монголоор бол жоохон хатуужил гэх юм уу. Ийм зүйл бол маш сайн хүүхэд суудаг. Хариуцлагатай хүн болж төлөвшнө гэсэн үг дараа нь бол. Яагаад гэвэл бид нар бол тийм анги дээр одоо ground rule гэдэг маш тийм суур одоо дүрм байдаг. Энэ дүрм нь болохоор за хүүхэд өглөө орж ирэхдээ хүүхэд усныхаа савыг заавал авчрах хэрэгтэй. Тэр бол өөрийнх нь хариуцлага. Тэгээ усныхаа саяыг хаана тавих хэрэгтэй? Энэ тэр тавиур дээр тавиур дээр нь тавина. Гутлаа тавихтаа заавал тавиурны ирмэг дээр нь гутлаа одоо тавиад таарчгаа буцааж өмсөөд ангид орж ирмэгцээ гараа угаах хэрэгтэй. Яг энэ хөөрхөн жижигхэн дүрмүүд энгийн дүрмүүд байгаа. Тэгээд цаашлаад одоо ангид бол гүйж болохгүй. Тэгээд багаар ажиллаж болохгүй. Монтессорийн ажлын нэг зарчим нь болохоор хүүхэд бол нэг ажлыг хийхдээ зөвхөн өөрөө бие дааж хийдэг. Хамгийн эхлээд одоо математикийн хэсэг рүү явах юм уу? Одоо мэдрэхүйн ажлууд руу явах юм уу? Эсвэл хэл хөгжүүлэлттэй хэлний хэсэг рүү явах юм уу гэдгийг өөрөө сонгоод тэн дээрээс ажиллаа авахаас өмнө эхлээд Монтессоригийн одоо раг гэдэг жижигхэн юм хөөрхөн хивс шиг тийм юм байдаг. Им ороогоод ингээ хуйлаад рак нэг тавиурндээ ингээд хийждэг. Тэгээд Монтессоригийн ажил сонгохоос өмнө
тэр дэвсгэрээ аваад тэр жижигхэн хөөрхөн хивсэн аваад ингэж дэлгэж тавиад тэгснийхаа дараа нөгөө тавиур руу алхаж очиод ерөөсө гүүхгүй ангид бол ерөөсө гүүхгүй яг ийм хатуу одоо дэг журамтай байдаг гүүхгүй тэг ганцаараа ажиллана гэсэн. Тэгээд дараа нь ажлаа сонгож аваад нэг удаадаа нэг л ажлыг сонгож авна 2 3 юм зэрэг авахгүй. Тэгээ нэг ажлаа сонгож аваад тэр өөрийнхөө хэсэг раг гэдэг нь болохоор тэр хүний хувийн орон зай орчод байгаа байхгүй. Тэр хүний тэр хевсэнцэр одоо жижигхэн тэр хевсэнцэр дээр өөр хүүхэд бол гიშгэж болохгүй. Яг тэр хүүхдийн одоо өөрийнх нь энэ бол миний л орон зай гэсэн тийм одоо айдиаг өгөх гээд яг тэр зүйлийг бол бид нэр хэрэгэлдэг. Тэгээд тэр ажлаа хийж дуусаад алдаад өөрөө дахиж оролдоод хийгээд тэгээд дууссныхаа дараа буцаагаад 2 гараараа тэр тавиураар 1 гараараа байхгүй яа гэвэл хүүхдийн гар нь жижигхэн учраас одоо юм алдчих учраас материалаа алдчих учраас бид нэр хамгийн гол нь хүүхдтэй материалдаа маш тийм одоо хүн сэтгэлтэй хайрлаж хандна гэдгийг маш сайн сургадаг. Яагаад гэвэл материал чинь өөрөө маш тодорхой хэмжээний үн өртөгтэй. Тэгээд одоо гимтэд муудвал бид нэр буцаагаад хураах учраас дутуу юм ерөөсөө байлгадаггүй учраас хүүхдүүдтэй тэрийг маш их анхаардаг. Тэгээд хүүхэд маань өөрөө буцааж тавьсныхаа дараа өөрийнхөө нөгөө жижигхэн хөөрхөн дэвсгэрээ ивхэд одоо хуйлаад тийм үү хуйлаад тэгээ буцаагаад тэндээ тавиад тэгээд work cycle гэдэг яг энэ бүтэн энэ ажлын юу юм гэж дууссан. Тэгээд хүүхэд бол одоо багаараа болж ажиллахгүй ганцаараа ажиллах маш олон давуу талтай байдаг. Өөрөө яг тэгж нөгөө концентрейт хийж одоо төвлөрч чаддаг. Өөрийнхөө алдаанаас одоо сурдаг. За би юу гэж чадахгүй багшаас юу асуух уу гэдгээ өөрөө одоо бодож байгаад мэддэг тийм давуу талтай. Тэгээ ер нь бол хүүхэд бол маш тийм хүндэтгэлтэй эерэг хандлагатай болж өсдөг. Бид нэр одоо жишээлбэл ангид 2 хүн юм ярьж илаа гэхэд голоос нь одоо одоо таслахч байд юм уу? Эсвэл чанга дуугаар багшаа гэж юусаа ойлгохгүй. Хэрвээ миний одоо миний тусламж гарах юм бол тэр хүүхэд над дээр ирээд миний мөрөн дээр яг жижигхэн юм өдөр ингэж хүрч байгаа юм шиг тийм зөөлхөн хүүхэд одоо интеррапт хийж багшаа надад тусламж хэрэгтэй байна шүү гэж ингэж багштай мэдэгдэх хэрэгтэй. Түүнээс багшаа гэж ойрлож чадахгүй хүний хажууд ирээд гараараа чанга хөөй гэж ингэж чанга тохиж болохгүй. Яг өдөр бид нэр юм хичээлэг маш сайн заадаг. Яагаад гэвэл хүүхдүүдийг хөвчлэн багшаа гэдэг ингэж ойлцоод идэг. Хамгийн ихний 9-10 сард бол яг хүүхдийг нөгөө ангидаа тасан зохицуулахад яг энэ хичээлийг аягүй сайн заадаг. Яаж мэдлэх үү? Өглөө good morning яаж хэлэх үү? Сайн байна уу? Тэгээд хүний хөл дээр гიშгчлээ. За хүний урдуур ороод нэг тавг авчлаа. Excuse me одоо энийг авчий тий. За баярлалаа, thank you бүгдээр ингэ сургаад хамгийн гол нь интеррапт хийх багштайгаа яаж зөв харьцах вэ? Найзтайгаа яаж зөв харьцах вэ? Хүний биед юусоо хурж болохгүй. Хүний бие ч одоо ингэ bubble space гэж гараараа ингэж ингэж үрээд одоо гараараа ингэж өөрийгөө ингэж bubble space олгож ингэж гараа дээш нь өргөө доош нь олгоод за энэ бол чиний bubble space одоо савнгийн хөөс гэх юм уу? Савнгийн хөөс. Тэгээ яг энэ зайд ч хүн хаалцах юм бол савнгийн хөөс ингэж хагардаг те яг тэрнтэй адилхан. Чиний энэ бол чиний хувийн орон зай. Тийм болохоор чи хүнд хамаагүй хурж болохгүй, хүнийг түлхэж болохгүй, хүний хөлн дээр гिचгсэн бол уучлаарай гэж хэлнэ. Багштай юм хэлмээр аваад хөөй багшаа гэж нуруунд дээр мөрөн дээр наалгатаж болохгүй. Яг одоо зөөлхөн өдөр чиний одоо мөр гарн дээр тогшиж байгаа юм шиг зөөлхөн ингэж хүрээ. Энийг бол хүүхдэд маш сайн заах хэрэгтэй. Хүний биеинд хурж болохгүй юмд одоо очирч байхдаа араас нь ингэ наалцчихдаг ч юм уу. Тэгж болохгүй. Bubble space гээд одоо тойрог болоо суухтаа ч гэсэндээ хүүхдийн хөл гаранд ингэж хүрээд тэгээд тахлаар айгүй хүүхдийг нөө distracted болгоод биенийгаа ингэж нэг нь ойрлоход нөгөөх нь ингэж ойрлоо явчихдаг болохоор хүүхдүүдтэй ажиллахад тийм болохоор яг тийм хүүхэд хариуцлагатай яг тийм эерэг хандлагатай болж өсдгөөрөө айгүй тийм
давуу талтай одоо бусад сургалтаас онцлогтой гэх юм уу. За хүүхдийн нөгөө хувийн одоо юу өөрчлөлт гарах юм бэ гэхээр хүүхэд бол эрх чөлөөтэй сонголт хийж ийн гэхээр өөрөө их тийм хайрцаг насаа гаргаж сэтгэгч гэх юм уу. Тийм эрх чөлөөтэй болж өсөж байгаа байхгүй. Тэгээд хамгийн бас дараачийн хамгийн миний дуртай одоо зүйл гэх юм бол хүүхдэд ямар ач холбогдолтой гэхээр гоо сайхны мэдрэмжтэй болно. Энэ бол эмэгтэй хүүхдэд, эрэгтэй хүүхдэд аль нь ч маш хамгийн зөв. Ягаад гэхээр бусад жижигхэн ийм цэцэрлэгүүд одоо бусад traditional уламжлалт ийм цэцэрлэгүүд чинь амар тийм distracted дуу чимээ ихтэй ийм олон 90 өнгийн тоглоомнууд төс тас гэсэн чимээнүүд тэгээд хүүхдүүд ингээ багаар амар орилдож шуугилддаг. Монтессорид бол тийм байхгүй. Хүн болгон ганцаараа ажиллана. Анги бол цэлгэр сайхан уужим юм тал тэгээд чинь олон ийм өнгө байхгүй болохоор манай анги гэхэл одоо бүр ийм цэлгэр том. Ингээл ангидаа ороход бүр их гоё агаар ингээд цээж дүүрэн бүр ингээ амьс усмаар их гоё ийм сэтгэл сэргэм тийм. Тэгээ бүх тавилга бол тийм natural color одоо модны юм гоё царс модны юм гоё байгалийн юм гоё бор шаргал өнгөтэй. Тэгээд хүүхдийн бүх юм одоо өндөртөн тохирсон бүх юм нь ингээд жижигрүүлсэн амьдрал дээр байгаа том юм жижигрүүлсэн хувьбараар ингээд хүүхдэд байгаач хүүхдэд амар exciting болоод энийг орчиж ингээд үтхэнсэн ингээд ингээд амар баярлдаг хүүхэд. Тийм болохоор тийм гоо сайхны мэдрэмж энэ ийм гоё цэвэрхэн байх хэрэгтэй юм байна. Энэ ийм гоё ийм цэвэрхэн энэ ажлууд чинь энэ дээр ингээд шүү одоо тэр тавиур дээр 2-3 нэм цонхон хүний нүдэнд яг одоо цаад болохооргүй яг тэр ажилд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүд байна уу гэхээс өөр олон юм шамбаарсан юм байхгүй болохоор хүүхэд гоо сайхны мэдрэмжтэй болдог. Энэ тавиур дээр ингэж тавих гэсэн байна. Би хувцаа ингэж өмсөх юм байна. Гутлаа ингэж яг ирмэгдээр ингэж тавиул гоё харагдах юм байна. Ингэж шидчих юм бол муухай харагдах юм байна гэдгийг бага наснаасаа хүүхэд одоо өөрөө буудаг. Тэгээ цэвэр цэмцгэр байдал бүх юм цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Ерөөсөө ангиад заваан ч юм уу нэг тийм цаас ч юм уу нэг тийм ширхэг өртөс хоолны өртөс ч юм уу ангид үлдэхсгүй бид нэр бүгдээрээ нийлээд ангиа цэвэрлэдэг. Бүгдийн гой цэвэр цэмцгэр олгоод за одоо боллоо гэд ангиасаа гардаг. Яагаад гэвэл бид нар маргааш өглөө дахиад ирнэ. Тийм болохоор бүх юм цэвэр цэмцгэр байх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү хурдгууныг суулгахын тулд Монтессорийн арга барилыг ангид болон ээж аав нар бол гэртээ одоо ашиглаад байгаа юм л да. Тэгэхээр эцэг эхчүүд маань ерөнхийдөө хүүхдээ аясаар нь өөрийнх нь дураар өсгөх хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр Монтессорийн арга барилаар өсгөх нь тухайн хүүхдэд ямар давуу талтай юм? Яагаад юу энэ арга барилыг ашиглах ёстой гэж та боддог вэ? Ерөнхийдөө бол Монтессорийн аргыг хамгийн гол нөгөө хязгаартай эрхчлөө өгнээд байгаа. Арга чинь өглөө одоо хүүхд чинь ээж би одоо чихэр идэн юу өглөөнийхөө цаг уухгүй гэл ингээл тийчлээл уйлж шттэй. Тэгвэл ээж хүн яадын хамгийн түрүүнд хүүхдээ өлсөхгүй бол дуртай юмаа өгмөр санагдана тий. Тэгэхээр тэр бол үгүй тэгж болохгүй. Хүүхэд нэг өглөө, хоёр өглөө, гурван өглөө хүүхднээс сурчдаг байхгүй. Тийм болохоор тэгж болохгүй. Яагаад тэгэхээр хүүхдэд ерөөсөө хязгаартай сонголт өгөх хэрэгтэй байхгүй. За чи дэлгүүрээс орохдоо нэг юм авах юм уу дуртай юм аав гэхээр 2-3 юм барьчдаг. Үгүй нэг л юм аав. Эдийг маш сайн. Эсвэл хоёр чи өөрөө хүүхдтэй авч өгмөр байгаа. Одоо educational янз бүрийн лего тоглоом эсвэл хоёр хөөрхөн ном. Яг тэр хоёр хөөрхөн номыг яг бариад за алийг авах вэ гэж сонгоно. Түүнээс дуртай хүүхдтэй амар тийм чанга дуутай тоглоом ч гэдэг юм уу тийм юмыг бол хүүхдээ өөрөөр нэг дуртай юм ахуулах ч гэдэг юм уу энэ бол яг эцэг эхчүүд бол хүүхдээ яг яасан дээр яг хорлоод байгаа байхгүй хүүхд чи яг өөртөө яг тэр хэрэгтэй юмаа сонгох яг тэр чиглүүлж өгөхгүйгээр за энэ хоёр яг чамд хэрэгтэй гэдгийг өөрт нь мэдүүлж ингэ сонголт өгөхгүйгээр дуртай юм гээд ингээд шууд ингээд нэг том далаад ингэ хагчиж байгаа юм шиг яг тийм сонголт байгаа байхгүй. Тэгэхээр тэглгүүгээр хязгаарлагдсан сонголт гэдэг бүх юм дээр. За дэлгүүр дээр тэгж одоо сонголт бараа тоглоом сонгоход тэгж ашиглаж болно. Хоол эцэст нь өглөөний сараал дээр чи жимс идэх юм уу сүү? Жимстэй одоо сүүтэй сараал идэх юм уу? Эсвэл одоо чансан гоё каштэй гоё юм маслтай туслахтай юм гоё каш идэх юм уу гэд энэ хоёр сонголтыг л өгнө гэхээс биш
амар тийм шүүгэр чихэр ихтэй тийм юм би идэнэ гэд ингээд арахтан за миний хүү идэ гэж өгч ерөөсөө бодлохгүй. Бүх юм дээр энэ сонголт байна. Одоо хурц байлаа хэдтэй гадаа амар бороо орж ирлээ. Тэгээ би зуны юм шүүстэй явна гэд ойлгохт нь яах юм. Тэрийг бол өгөөд дураар нь гэж явуулж болохгүй яа гэвэл тэр хүүхэд чинь тэрийг мэдэхгүй учраас бид нэр зүгээр хүүхэдтэй туслаад тэрийг мэдүүлснээс бидний гол ажил баггүй. Тэгэхээр сонголтын нөгөө чи энийг заавал өмсгээд нэг зузаан юм барьчих чичрээд ах юм бол нөгөө хүүхэд чинь бас уурлна уйлна. Тэгэхээр чи гоё улаан гутлаа өмсөх юм уу цэнхэр гутлаа өмсөх юм уу гэд миний хөө өөрөө сонгох гэд өөр нь сонгуураад аваачаад ингэх гэдэг юм уу. Ингээ бүх юм дээр тэр сонголтыг өгөх нь бол хүүхдэд өөрөө сонгож байгаа болохоор өөрөөр амар бахархан. Тэгээ би өөрөө одоо бүх контролыг би өөрөө одоо гартаа авч ийна гэд хүүхд өөрөө амар тийм happy тэгээ тэрэн дээр ерөөсө татгалзахгүйгээр ээжийнхэн санал болгож байгаа сонголтыг сонгоод эхэлдэг. За тэгээд ерөнхийдөө бол Монтессоригийн яг хамгийн чухал арга нь гэхлээр ерөөсөө тоглоом тэр хэрэглэгдэхүүн ерөөсөө бүх юм хүүхдэд зориулагддаг болохоор хүүхэд ч одоо гэртээч бай, ангидаач бай. Одоо Монтессоригийн хичээл заалаа шүү ээж нь гэл одоо тэгэхэд бол хүүхэд ерөөсөө тэр бүх анхаарал нь тэн дээр төвлөрөөд өөр юм сатаалгүйгээр бүх одоо юм хаяал ерөөсөө тэндээ бүх анхаарал нь одоо 1 цаг доотлон 30 минут ингээд төвлөрдөг болохоор хамгийн гол тэр чухал юм тоглоом хэрэглэгдэхүүн хүүхдэд зориулсан тусгай өөрөө ээж цаг гаргаад хүүхдэд зориулж хийх нь л хамгийн чухал байхгүй. А тэгээ хүүхэд бол ерөөхдөө бол чи ингэхтэй тэгхтэй гэж лекц одоо хүүхдэд лекц хийлгүүгээр хүүхэд өөрөө оролдож тэр бодит байдал дээр өөрөө орчинд нь судалж өөрөө тэр мэдлэгийг олж авч байгаагаараа хамгийн чухал болохоор би энэ сургалтыг бус одоо арга зүгээс илүү гэж бодоод байгаа байхгүй. Яа гэвэл Мария Монтессори хэлэхдээ бол өөрөө энэ хүний гар чин тархины үргэлжлэл гэж хэлсэн байхгүй. Яа тэгэхээр хүн ингээд гараараа бүх юмыг хийгээд өөрөө ингэж үзээд аль нь болж ийн болохгүй байх гэдгийг ингэж үзэх юм бол тархинд нь ингэж үлддэг гэж байгаа байхгүй. Меморид нь үлддэг учраас хүүхэд одоо дөнгөж тархинд хөгжиж байгаа энэ хүүхэд чинь бүх юмыг ингэж гараараа ингэж хийх юм бол хүүхдийн тархины тэр мэдрэлийн эсүүд нь ингэж одоо эмх замбраагүй байсан зүйл мэдрэлийн эсүүд нь ингэж тэр системтэйгээр хөгжиж байгаа байхгүй. Мария Монтессори бол хэлэхдээ хүүхдийг одоо бид нэр 0 нас гэж хэлдэг. Яагаад гэвэл нөгөө хүүхэд ихийн хэвлэж 9 сар бойждаг. Тийм болохоор төрхөөс 3 нас тэгээд 3-аас 6 нас гэдэг нөгөө мэдрэхүй насаа тэгж ангилчаад байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг бол одоо төрхөөс 6 нас хүртэл хүүхдийн тэр тархины мэдрэлийн систем тэр хөгжил чинь ерөөсөө 90-80-аас 90% нь одоо бүрэлддэг гэдэг аахгүй. Тэгэхээр яг энэ чухал энэ эмзэг энэ 0-аас төрхөөс 6 нас хүртэлх үедээр нь цэцэг эхчүүд нь одоо бүх одоо анхаарлаа хүүхдэд хандуулаад хүүхдэд тэр хөгжих боломжийг нь тэр хөгжих орчингийн хамгийн гол нь хүүхдийнхээ хөгжил тэр цаг зав хэрэгсэл хөрөнгө оруулалтуудаа ерөөсөө бүгднгийн тохиромжтойгоор өөрсдийнхөө зав зайн тохируулаад өгөх ёстой нь бол хамгийн чухал. Тэгээ дараа нь бол энэ хожимын өдөр бол дараа нь өөрийнхөө хүүхдэд хийсэн хөрөнгө оруулалт 10-20 хэд дахин болж хүүхдэд маш том хөрөнгө оруулалт болж үлдчихэж байгаа болохоор Монтессори арга барилыг сонирхож байгаа эцэгчүүд маань юунаас одоо эхлэвэл зүгээрээ юун дээр бас анхаарах ёстой вэ? Энэ аргыг бол яаж хаач хийж болно. Монтессоригийн сургуульд бол өгч болно. Эсвэл хүүхэд бол гэртээ одоо хийлэхэд бол ерөнхийдөө ээжүүд бол нэг булан ерөөсөө Монтессоригийн булан гэж гаргах хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл хүүхэд бол тусгай тийм нөгөө цагийн хуваар тийм юм байж ич тусгай бэлтгэсэн орчин байж ич хүүхэд тэрэндээ ингээд тэр орчиндөө итгэж тэр орчиндөө сейф за энэ яг миний л юм хийдэг орчин миний л өрөө гэд хүүхэд чинь өрөөндөө аюу тийм сейф өөрийнхөө дуртай юмаа хийдэг юм гоё байдаг. Яг тэр шиг тийм Монтессоригийн хөөрхөн жижигхэн булан за өрөө байхгүй байж олон том өрөөний хүний хөөрхөн буланд ч юм уу. Яг тэр буландаа хүүхдийнхаа бусад нөгөө уламжлалт чанга дуугаар тоглодог battery operated нөгөө зайгаар ажилдаг тийм тоглоомнуудаа бүгднийг холдуулаад тэр өрөөнд ерөөсө нүдэнд ийл тийм тоглоом ерөөсө байж болохгүй.
тийм тоглоомнуудаа бүгднийг тэр өрөөнөөс гаргаад тэр булангаа зөвхөн Монтессоригийн булан болгож ирж одоо бэлтгэх хэрэгтэй хамгийн гол орчин дээр чухал. За тэгээд орчингоо бэлтжлээ гэж бодоход хүүхдтэй зориулсан нөгөө материалаа бэлтгэх хэрэгтэй тий. Хамгийн хөөрхөн хүүхдийн гарын тохирсон хүүхдийн гарнаас мултраад унчихгүй ийм хөөрхөн хамгаалттай халбагч гэдэг юм уу. Тэгээд хөөрхөн ийм Монтессори нөгөө шаазан идэл хэрэгэлдэг. Шаазан идэл нөгөө жинхэнэ утга энэ төр хэрэгэлдэг. Яагаад гэвэл нөгөө хүүхэд энэ чинь real бодит амьдрал дээр бид нэг ийм хэрэгэлдэг юм байна гэдгийг хүмүүс нөгөө хүүхдтэй эртнээс ойлгуулах гэж бити энэ чинь ингээ гарыг чинь зүсчин ингээ хагалчин гэдэг хүүхдээсээ булгааж авах ш. Эн чинь ингээд ийм чаадсан энийг ингээд нугуул энэ ингээ хагарчдیں۔ Ингээ хагарвал ингээд чи гараа зүсчин тийм болохоор ингээд хоол бай ингээд ээж нь ингэж цэвэрлэх ингээд амьдрал дээр болдог бүх зүйлийг хүүхдийн нүдэн дээр нөгөө эхнээс нь ингэж нөгөө ойлгуулахын тулд бид нөгөө шаазын эзэл шилэн савсуулга жинхэнэ юм төмөр халбаг одоо бүх юмыг жижигхэн юм хөөрхөн луван арилгадаг, төмс арилгадаг нөгөө арилгагчнууд те тэрийг жижигхэн хөөрхөн нөгөө kids safety нөгөө хүүхдийн хамгаалттай тийм хөөрхөн жоохон мохой дурдлын үзүүргүй тийм хөөрхөн утганууд байдаг. Тиймэрхүү юмар хүүхдэд жинхэнэ зүйлийг одоо гар нь эсвэлчлээ хэд окей тий энэ байдаг л юм гар чи ингээд эсвэлчдیں۔ Харин дараагийн удаа чи бүр болгоомжтой байх л ёстой гэсэн. Энийг ингээд 3 нилийн ингээд наагаад ингээд идчихдэг. Хүний арьс чи ингээд нөхөн төлчдөг ингээд бүр багаас нь зааж өгдөг. Тийм болохоор ээж аав нар одоо гэртээ тийм хөөрхөн гэртээ байгаа боломжоор л одоо юмнуудаа ингээд бэлдээ тэр буландаа ингэж тавиад одоо 3 хүртэлх насны хүүхдүүд бол гэртээ юу хийж эхлэвэл зүгээр үү. Тэгэхээр sensorial brain гэдэг нөгөө мэдрэхүй хөгжүүлэх жижигхэн хөөрхөн тийм сагс гэх юм уу тийм юм хамгийн эхэлж хүүхдийн сонирх хамгийн их сонирхдаг юм бол тэр байдаг. Тэрийг бэлтжүүлэх зүгээр тэрэн дотор нь юу байд юм бэ гэхээр будаа хийчих болно. Хамгийн хямдхан одоо хэрэглэхгүй болсон удсан будаа ч юм уу тий. Эсвэл одоо жижигхэн тийм ширхэгтэй нөгөө хүүхд ингээд гараараа одоо хатгаж болдог тийм ингээд тоглож болохоор тийм хөөрхөн жижигхэн ширхэгтэй юм гэсэн үг байхгүй. Би бол ингээд будаа давсан гэдэг чинь давсыг болохоор нөгөө хүнсний будаг хийгээд нөгөө цагаан давсыг чинь ингээд хөөрхөн намар байлаа хит чинь шаргал олгоод ингээд шаргал давс хийгээд дотор нь юу хийхлээр тэр одоо баярын цаг үеийнхаа юутай холбож олно. Одоо жишээлбэл сая Халлоуины баяр болоод өнгөрлөө. Pumpkin янз янзын нөгөө одоо Монголд бол жишээлбэл намар боллоо, өвөл боллоо гэдэг хөөрхөн навчны хэлбэртэй юм одоо хөөрхөн жижигэн тоглоомнууд ч гэдэг юм уу. Тэгээд Монголд бол 5 шумаал тэгээд хөөрхөн жижиг модон ч юм уу хөөрхөн гараараа хийсэн ч юм уу. Тиймэрхүү юмудаа хийгээд тэгээд нөгөө будаага утгах хөөрхөн жижигэн сав тэгээд нөгөө 5 шумаал юу идтiin хөөрхөн юм хашаа хороо хатгаад ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө хөөрхөн амьттай тавиад эднэр ингээд өвс тэжээл идтiin ингээд усууд ингээд бүх юм энэ дотор нь хийгээд тэгэл хүүхдээ та тийм өөрийнхөө болон тэр sensorial одоо мэдрэхүү хөгжүүлэх тэр хөөрхөн сагсаа ингээд будаатай нэгээ тавьчихад хүүхд чинь бол 30-аас 1 цаг бол ерөөсөө босхгүй энэ дээрээ нөгөө төрөө тоглоод өөртөөгөө яриад 2 хүүхдээ 3 хүүхдээ байгаа бол ингээд хамт 2 хүүхдээ суулгах юм хоорондоо ингээд тоглоод бүр эндээс бол баг 30 минут 1 цаг бол ерөөсөө босхгүй нэг газараа суудаг. Тэр хооронд бол ээжүүд аяг тавгаа аваад гэрээ цэвэрлээ зөндөө юм хийчих болно. Би бол 3 хүүхэдтэй тэгээд манай хүүхдүүд одоо том нь 6 настай хичээл тэр sensorial being ерөөсөө хоёулаа тоглоод бүр ерөөсөө салахгүй. Тэгэл би нэг энд 30 минут 1 цаг хоолоо их боллоо гэж тэрийг ин гаргаж өгөөл. Тэгээ яг жоохон мэс олон заваар нь тэрийг бол цэвэрлэхээс айж болохгүй. Чи хүүхдтэй болно гэж чинь чи ерөөсөө л цэвэрлэгээ хийн дахин цэвэрлэн бас дахиад цэвэрлэн гэсэн. Тийм болохоор тэрийг бол тэрэнд Монтессори ээж болно гэж зааварсан цэвэрсээр аваад таардیں۔ Гэж бодсны хэрэггүй. Угаасаа хүүхд чинь тэрэндээ happy байна, чам цаг гарч ийн. Тэгэл чинь бүр амар хамгийн гоё ихгүй. Тэгээд тэр хооронд чи хоолоо хий чинь хүүхд чинь happy. Энэ тийм хүүхдүүд чарлалдаж ойрлохгүй. Гэр нам тайван чи гоё дуртай хөгжмөө сонсоод хоолоо хийчих чинь хүүхдүүд тэнд have fun байж ийн. Гараа ажилуулж ийн. Гарны жижигхэн булчингууд хөгжиж ийн тий.
Тиймэрхүү. Тэгээд сенсорил бинг бол би ээж аавнаас санал болгомоор байна. Тэгээд дараагийн нэг хүүхдийн хамгийн дуртай юм бол нөгөө water transfer гэх нөгөө усыг нэг савнаас нэг сав руу юу. Тэгээд усаа нөгөө хүнсний будаг хийгээд өнгө оруулцдаг. Тэгээд цэнхэр болгоо ногоон ч юм ингээд улирлаас одоо ингээд өвөл олж ин цэнхэр болгоод ингээд усыг трансфер хийх нь хамгийн чухал. Аягнаас яаж уух юм те? Усыг ингээд нэг аягнаас карантинаас одоо яаж хийх юм? Энэ бүх юмыг ингээд нэг савнаас нөгөө сав руу дамжуулна гэдэг бол хүүхдийн нүдний тэгээд гарны баримжаа ингээд eye hand coordination гэдэг энэ айгуу сайн хөгждөг байхгүй нөгөө хүүхд чинь нүд гарных нь баримжаа сайн хөгжөөгүй байдаг. Тийм болохоор нөгөө нэг аливаа зүйлийг усыг трансфер хийх тэгээд нөгөө жижигхэн хөөрхөн Монгол одоо будаа ашиглаж байна. Будаа нэг савнаас нөгөө сав руу ингээд хийх хамгийн гол нь нөгөө тэр дамжуулж байгаа сав нь хүүхдийн хатгалт нь яг хөрсөн хоёр юм хөөрхөн босоо жижигхэн шилэн юм жижигхэн стакан байж байна. Тийм стаканыг ингээд гартаа хүүхд хамгийн гол нь хатгаад тэгээ нэг савнаас нөгөө сав руу ингээд одоо дамжуулах тийм ажлууд байж болно. За тэгээд ерөнхийдөө нөгөө иймэрхүү ажлуудаа хийхээс өмнө ээж нь хүүхдтэй хамгийн гол нь сэтгэл санаа юм бэлдэх хэрэгтэй. За хоёулаа ингээд Монтессори ажил хийж байна. Энэ хооронд миний хүү энэ ажлаа хаяад гүүгээд явж болохгүй. Өөр одоо чихмэл тоглоомж гэдэг юм уу өөр тэр машин хэрэг янз янз юм гүүгээд аваад ирж болохгүй. Энэ бол хоёулаа яг сурах цаг хийж байна. Тийм болохоор миний хүү ээжтэй хамт байгаарэ гэж одоо ингээд яг хэлснийг мэдэгдъя гэдэг шиг яг тэр цагаа яг зөв тэгээд үн цэнтэй вирусаа ингээд тоглоал ингээд бүгдийг ингээд мес ап хийгээд холиод ингэдэг гэсэн санааг ерөөсөө өгч болохгүй. Бүх юм дэс дараалтай байх хэрэгтэй. Яг нөгөө хөөрхөн жижигхэн дэвсгэрээ авчираад сенсорил ингээд тэр нөгөө тусгай бэлдсэн тэр 50 дээрээсээ авчираад тавиад суугаад тэгээд зөвхөн энэ дэвсгэр дээрээ тэр будаагаа асах нь үг гэсэн ш. Энэ савн дотроо аль болох энэ савн дотроосоо гаргаж тоглоорой одоо тэр ажлаа хийгэрэй гэдгийг хүүхдтэй маш сайн зааж өгөөд Монтессоригийн яг тэр үндсэн зарчмыг хүүхдтэй хэлж сайн өгөхгүй болохоор нөгөө хүүхд чинь ойлгоогүй болохоор нөгөө будааг чинь ширээгээр чинь дүүрэн цацаад ерөөсөө үр дүн бол гарахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ээж өөрөө хүүхдээ сэтгэл санаагаа эхлээд бэлтэн, орчноо бэлтэн. Тэгээд юу ашиглах гэж байгаа гэдгээ өөрөө өмнө нь бэлдээд өөрөө туршиж үзээд за энэ халбаг арай том юм байна. Миний хүүхдээ жижигхэн халбаг ихтэй байна гэж өөрөө мэдэрч үзээд ингээд хүүхдтэй өөрөө бэлдээд хамгийн гол нь цаг зав тэр юмаа эхлээд бэлдээд хүүхдтэй за энэ л яг өглөө ингээд амар олон юм хүмүүс ажилдаа яваал ор дээрээ хураагаад ингээд бүх тэр олон юмнууд дуусны дараа та хоёрт хөөрхөн жижигхэн чимээгүй цаг байгаа үеийг ашиглаад Монтессори цаг болгож хэрэгтэй байхгүй. Тэгээд яг тэр цагаа өдрө болгон ч юм уу яг цаг болгон тавтамжтай хийхгүй бол хүүхэд нөгөө за одоо цаг гарч ийн одоо ингээ хийчихье. За одоо цаг байхгүй чи одоо бодлоо хоёлаа гэдэг чинь хүүхэд чинь нөгөө чамд итгэх итгэлэн тэгээ яг тэр нөгөө яг энийг л би ингэж хийх ёстой юм байна гэдэг тийм зарчмыг хүүхэд ойлгох болохоор замбраагүй болж өгсөн байхгүй. Тэгэхээр чи өөрөө хатуужилтай. За би одоо яг энэнийхээ дараа л энэ цагийг би яг л хүүхэдтэй зориулна гэсэн бол хүүхэдтэй уцаа оролдоол тийм Facebook ухаас суулгүйгээр хүүхэдтэй л яг тэр цагийг гаргах. Тэгэл хүүхэд чинь шууд тэр санал дээр гүйжчихэл өөрөө суучна. За ээж өнөөдөр ямар шинэ ажил байна тий. Өнөөдөр би энийг хийхгүй өнөөдөр би ийм ажил хиймээр байна ээж. За тэгвэл чи өнөөдөр би чамд ийм жижигхэн хөөрхөн юм таг өгье чи энэ таган дээр гараа ингэж барьцаад ингээд хүрээлч. Энэ бөөрийнхий дүрсээр миний хүү юу гэж болох вэ? Smiley face инээж байгаа хүн хийчих. Хоёр бөөрийнхий дүрс нийлүүлчих юм юу болох юм? Тэгээ цасан хүн болно. Гурван бөөрийнхий дөрвөн бөөрийнхий нийлүүлээ ингэчээ. Тэгээд эн чинь нөгөө нэг caterpillar нөгөө ирвэхээний өмнөхтэй нүжигхэн авгалтай ийм юм болно. Хүүхдийг бүр ингээд задлаад өөрөөр нь ингээд яагаад яг л нэг 30 минутыг л хүүхдтэйгээ харьцуулчих. Тэгвэл тэгэл Монтессори ээж аа болоод хүүхд чинь эмх замбраатай болоод хүүхдүүд нөгөө гэртээ тоглоом будаацлахгүй яг л өөрийнхөө дуртай амыг л зураг зурмаар ойлгохын зураг зураал ингээд сууна гэсэн үг байхгүй. Тэгээд бас юун дээр илүү одоо бэлтгэлтэй юунд илүү анхаарал зүгээр гэж та боддог вэ? Ерөнхийдөө энэ арга нь болох ерөөсөө урамшуул шийтгэл гэж ерөөсөө байдгүй байхгүй юу?
Одоо жишээлбэл миний хүүстэй мундаг сайн хийж амар гоё байна чинь өстой гоё гэж хэлэхгүй. Ер нь бол хүүхэд амар гоё тийм өрөөхөө зураад ирлээ гэж бодоход ер нь бол ингэж хэлэх хэрэгтэй. Чи энэ хүрээнд дотроо бүх байгийг ашиглаад бүгднийг ингэж гоё. За үлдээлгүй бүгднийг ингэж буудсан. Чи надад маш их таалагдчихэв. Butterfly чинь одоо ирвэхий чинь аюу гой өнгөнгийн тийм солонгостой өнгөтэй байдаг тий. Чиний өнгөний сонголт чинь маш гоё байна. Чиний тод улаан өнгө, тод цэнхэр өнгө, тод шар өнгө чинь маш гоё байна. Тэгээд нөгөө хүүхэд нь тэр зайг ингээ орхичод ирлээ гэж бодъё тий. Зарим нь ингээд яарад нөгөө хүүхэд зайг нь бодлогоогоор ингээд зарим зайг нь ингээ орхичлоо гэхэд чи энэ зай ингээд онгорхоо байна. Одоо энд чи юу хийх ёстой вэ? Буут мод гэж хэлэхгүй. Чи энд яах ёстой вэ? Энэ яавал дээр харагдчихээн чамд гэж асуусан. Тэнгууд нөгөө хүүхэд чинь энд ийм зай үлдээсэн байна. Би энийг ингээ буруу хийсэн байна гэдэг. За энийг тэгвэл яаж зөв болох вэ? Хийгээд ирсэ гэж цаагаад явуулна. Хүүхдэд ерөөсөө тийг ингэж ерөөсөө хэлэхгүй. Зүгээр хүүхдийг ерөөсөө өөрөөр нь одоо тэр алтааг нь олуулж байгаа байхгүй. Одоо өөрийнх нь хүүхдийн одоо өөрийнх нь химнэлээр л өөрийг нь одоо хөгжүүлэхэд одоо хамгийн тэр гол арга зүйн онцлог нь оршиж байгаа байхгүй. Тэгээд одоо хүүхдийн гоё байна гэж жижигхэн стикер нааж өгвөл ямар мундаг чи өнөөдөр одоо багийн ахлагч болно шүү ч гэдэг юм уу. Бид нар цагсаад гарахад чи өмнө нь гараад алах шүү ч гэдэг юм уу. Хүүхдийн нэг тийм урамшуулах янз янзын тийм жижигхэн юмар урамшуулах ч гэдэг юм уу. Тийм юмар хүүхдийг ерөөсөө одоо муу зан сургаж болохгүй гэх юм уу. Хүүхдтэй ерөөсөө тийм хүндэтгэлтэй болгоомжтой харилцахтай гэсэн үг байхгүй. Хүүхдийн хэрэгтэй үед нь түнс за би багш нь гэж хүүхдэд одоо бүх химийг нь зааж өгөхгүй ш. Ерөөсөө л хүүхдийг зөв тийш нь заалах хэрэгтэй. Хүүхэд буруу орлоо гэхэд ийшээ явнаа тэгж болохгүй. Энийг ингэж хийвэл ингээ буруудна гэдгийг зүгээр баг зэрэг өгөөл тэгэл холдчих хэрэгтэй бай. Хоошоо ерөөсөө хүүхдийн өөрөө нь хийх байхгүй. Тэгээ Монтессорид бол ерөнхийдөө бид нөгөө ажиглалт гэдэг юмыг маш их хийдэг. Яагаад тэгэхээр хүүхд чинь ингээ бүгдээ ингээ өөрөө тустай юм хийж байгаа болохоор за энэ маань ямар төвшөнд явж байна. Эн чинь энийг ойлгосон байна уу, ойлгоогүй байна уу гэдгийг хүүхд болгоноор тийм тусгай тэмдэглэл хөтэлдэг. За энэ маань өнөөдөр ийм юм хийсэн байна. Энэ дээр алдсан байна. За ийм үсгийг дуудахтаа буруу дуудаад байгаа юм байна. За дараагийн удаа нөгөө хэлний хичээл дээр би энэ гурван үсгэн дээр нь тохирсон ажил өгөх ёстой юм байна гэдэг нөгөө тэмдэглэл хөтгөө авчдаг болохоор хүүхдийн дараа нь анги дээр ирэхэд нь яг хүүхдэд нь яг тэр дутуу байгаа юм ил гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр за энэ ажил одоо нэг юм нь алга болсон байна. За энийг зааж талт хийгээд нөгөө өөр бүтэн юм гаргаж тавьж гэдэг юм уу. Яг нөгөө хүүхдийн хэрэгцээнд нь тохирч мэдэрч багш өөрөө байнга завгүй байдаг. Тэгээд хүүхдийн хэрэгцээнд нь тохирч юм бэлдээл тэгээд нөгөө тийм эвлүүлэл ингээд тавьдаг болохоор хүүхэд олгоны хэрэгцээ хангагдана гэсэн үг. Яг тэр шиг ээж аауд ч гэсэн хүүхдээ юунд дуртай байна, юунд дургүй байна, юун дээрээ одоо харандаага буруу барьж гин үү те энэ нөгөө гурван хуруугаараа дээдс нь хоёроор нь ингэж хуруугаараа бариад нөгөө доотлын дунд хуруу нөгөө дэмжлэг болгоод ингээд Монголд ч үзэг байх юу гэж хийдэг гэсэн. Яг тэр шиг тийм юм зөв байна уу буруу байна уу гэдгийг ээж аав нар өөрсдөө гэртээ тийм дасгал хийгээд бэлдэх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол дараа нөгөө нэгдүгээр ангид ороод нөгөө багшид ч гэсэн баг ачаалал хүүхд чинь ч гэсэн ойлгохгүй тий. Тийм болохоор хүүхдийг яг тэр тохирсон тэр зүйлийг мэдэрч хүүхдийг ажиллаар хангаж хүүхдээ тохирсон зүйлээр нь хөгжүүлэхийг хамгийн чухал. Сан Францискодогоо сургуулийнхаа талаар та бас дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За манай сургууль дээр бол яг Монгол үндэсний ах уй, Монгол соёл уламжлалыг харуулсан Монтессори ажлууд байдаг. За би сургуульд сурж явах явцдаа бол яг энэ Монгол үндэснийхээ ах уйг харуулсан одоо Монгол үндэснийхээ соёл ах уйг одоо яаж Монтессори арга барил руу хувиргаж энэ сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрал олох чиглэлээр ийм төсөл хийсэн байгаа. Тэгээд энийг дараа нь ажил дээр бол хүүхдүүдэд яаж танилцуулах уу, яаж одоо хүүхдүүдэд энийг таниулах уу гэд хүүхдүүдтэй хийлгэж үзээд одоо аль нь илүү байна, аль нь дутуу байна гэд
амьдрал дээр яг хэрэгжүүлээд тэгээд яг өөрийнхөө яг Монгол гэсэн юм буланг гаргаад тэгээд манай хүүхдүүд бол яг энийг өдөр болгон хийгээд Монголын талаар одоо илүү их мэдээлэлтэй болоод явдаг байгаа. Тэгээд манай хүүхдүүдийн хамгийн хийх дуртай тоглоом гэх юм бол шагаа уралдах, шагаа таалцах. За тэгээд чулуугаар тоглох тий. За тэгээд элс одоо манай тайвшрах булан гэдэг тэн дээр бол хүүхдүүд бол ганцаарцсан үедээ ч юм уу тий. Одоо ууртай бухимдсан үедээ сайд ээж аваа сансан үедээ ч гэдэг юм уу. Дөнгөж сургуульд ороод эхэлсэн үедээ ч гэдэг юм уу. Энэ дээр бол хүүхдүүд маань тэр буландаа очиод чулуугаа бариад чулууг барихад бол маш гоё мэдрэмж хүүтэн хүнд гоё энерги өгсөн мэдрэмж өгдөг. Энийгээ бариад шагаагаараа тоглоод элсээр ингээ хуруугаараа зураад тий ийм савн дотор элс хийцэн байдаг хуруугаараа үсэг зурах ч юм уу дуртай дүрсийг зурах ч юм уу тий тэгээд элс чулуу шагаа эдгээр бол хүнд тайвширлыг өгдөг. Тийм болохоор яг энэ Монголын одоо дээр үеийн нүүдэлчин хүмүүс энэ шагаа энэ чулуу энэ элс энүүгээр яг яаж хүүхдүүдэд тоглуулдаг байсан тий энийг бол ашиглаж би өдөр болгон одоо энэ сургалтын хөтөлбөрт өдөр болгон энийг ингээд оруулаад явдаг байгаа. Тэгээ ер нь бол шагаа тоглох бол маш их эрүүл мэндийн талаас ч гэсэн ач холбогдолтой байдаг. Хүний гарын алганд бол 230-аад мэдрэлийн цэг байдаг гэж үздэг. Тэгээд энийг ингээд одоо 30 минут шагаагаар тоглолоо гэхэд тэрийг нь бол одоо сэргээж тэр мэдрэлийн цэгийг сэргээж эрүүлжүүлд байдаг гэж үздэг. Тийм болохоор шагаа бол эрүүл мэндийн талаас ч ач холбогдолтой. Одоо нийгмийн хүүхдийн зан төлөв тий одоо багаар ажиллах хүүхэд одоо нэгнийгээ хүлээгээд төвчээртэй байж сурна. Ухаалж самбаа сурна, хожигдэж сурна. Одоо тэгээд нэг нь одоо шагаагаа одоо орхилоо гэхэд нөгөөтг нь хүлээн тий. Тэгэхээр энэ хүүхд бага насны хүүхдүүд бол хүлээн гэдэг бол маш том сурах ёстой зүйлийн нэг байдаг. Тэгээ дуугүй байж сурна гэдэг бол маш сайн. Энийг одоо хүндлэн тий. Энэ бүх зүйлүүдийг бол энэ Монгол тоглоомоор энэ хүүхдүүдэд энэ боловсролыг бол олгож идэг. Тийм болохоор энэ төслийг бол би цааш нь улам яаж Монгол ахуйгаа яаж холбох уу гэдгээр бол цааш нь судлаад явна гэж бодож байгаа. Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ? За би ээж аав нартай бол зөвлөхөд Positive Discipline гэж Jane Nelson-ийн цуврал юм номнууд байдаг. Энийг бол заавал уншаарай гэж зөвлөмөр байна. За Montessori арга барил бол яг Positive Discipline хүүхдэд бол шийтгэл байдгүй, хүүхдийг бол урамшуулдаггүй, яг хүүхдийг яг л том хүнтэй харьцаж байгаа юм шиг хүүхдийг яг хязгаарлагдмал сонголт өгөөд хүүхдийг яг зөвөр хүндэлж, хайрлаж хүүхдийг бол хүмүүжүүлнэ гэсэн үг. Positive discipline гэдэг бол ерөөсөө тухайн нөхцөл байдлыг хүндлээд тухайн нөхцөл байдалд яг юу болсон яг тэрийг нь хоёлоо үнэлээд хүүхдийг загнахгүй, шийтгэл өгөхгүй тэгж хүмүүжүүлнэ гэсэн үг. Тэгээд энэ ном дээр хамгийн гол одоо загсан зүйл гэх юм бол хүүхдийг бол тэг академик боловсролоор битгий шахаа хүүхдийг онц дүн битгий одоо аав гэж шахтээ хүүхдийг хамгийн гол нь сайн иргэн нийгэмдээ сайн хувь нэмрээ оруулдаг хүн байхыг нь л заах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ээж аав нь хүүхдүүдийнхээ урдуур нь орол аюу тийм супер мам, супер багш болох гол одоо юм болгоныг нь бас хийж өгөх хэрэггүй. Одоо нөгөө хүүхэд нь юм болгоныг урдуур нь хийгээд тах юм бол нөгөө хүүхэд нь жинхэнэ амьдрал дээр гараад одоо энэ дэлхий чинь тий надад үйлчлэх ёстой юм байна. Энэ төр засаг чинь надад бүгдийг хийж өгөх ёстой юм байна гэсэн юм хүлээлттэй болдог. Тийм болохоор хүүхдийг өөрөөр нь юмыг хийлэхийг хүлээх хэрэгтэй. Хичнээн яарч исэн ч гэсэн гутлыг өмсүүлэх тий одоо хувцас өөрөө өмсөхдөө тэр цагийг та өөрөө гаргаад өглөө хурдл гэж яаралгүйгээр хүүхдээ өөрөөр нь өмсөж дуусна хүлээгээд өөрөөр нь хийлгээд одоо тэр өөрөөр нь хийх боломжийг л олгох хэрэгтэй гэсэн үг. Миний урилгыг хүлээж авч ярилцсан танд маш их баярлалаа. За Mommy's Corner-ийн сонсогчид одоо ээж нартаа хэлэхэд бол гэртээ байгаа хүмүүс бол маш өдрөө олгоо нэг зүйлээ ингээд хийсээр агаад тэгээ саарл юм ердийн өдрүүд одоо ээж нарт маш их байдаг. Тэгээд эндээ бол дургүй үедээ ч гэсэн тий одоо ажлыг одоо голохгүй одоо бүх зүйлээ л
одоо ээж хүн бол хийдэг хичнээн ядарч исэн ч одоо босоол хүүхдээ өхүүлдэг тий. Тэгэхээр гэртээ байгаа ээж нарыг би бити өөрийгөө хаяарай тий. Өглөөнөөс одоо орой хүртэл одоо хүүхдтэй хараал хоолоо хийгээл памперс солих гэл ерөөсөө энэ бүх дундаршгүй их ажлыг ингэж хийж байгаа. Одоо энийг ингэж их одоо бэрхшээлийг давж туулж ингэ төвчээр гаргаж байгаа. Тийм болохоор одоо гэртээ байхдаа энэ ажлынхаа хажуугаар зүгээр битгий суугаасай гэж хэлмээр байна. Тэгээ цагийн хуваараа зөв гаргаад өөртөө одоо өдөрт 30 минут л зөв гаргаад хувь хүний хөгжил нөгөө personal growth, personal development гэж хүмүүс яриад байгаа тий. Өөрийнхөө хувь хүнийхээ зүгээс physically одоо биеийн хувьд яахын фитнесээр хичээлэх юм уу. За одоо тэ толгоондоо юу хийх юм, ном унших уу, тэ ямар ном унших уу, хүүхдийн чиглэлээр унших уу, эсвэл та өөрийнхөө мэрэгжил эдийн засгийн чиглэлээр унших юм уу, тэ энэ болгоны одоо бити хаяарэ, personal development бити хаяарэ. Яг өөрийнхөө хөгжүүлэх ёстой тэр шатанда өөрийгөө хөгжүүлээд бас ээжийнхаа гэрийн ажлаа хийгээд яг цаг нь болохоор та хүүхдэн томроо цэцэрлэгт орох үед те та өөрөө ажиллаа хийгээд явна. Тийм болохоор тэр болтол бити стресстэйсэ гэж ээжүүдээ бол захиж хэлмээр байна. Тэгээ миний хувьд гэх юм бол яг 3 хүүхэдтэй тэгээд надад бол нөгөө ээж маань тусалдаг болохоор би full time ажиллаа хийгээд явж байгаа. Тэгээд хажуугаар нь бол нөгөө Mongolians Fit Moms гэд групптэй өдөрт нөгөө ээжүүдийн 30 минут тасгал хийгээрэй гэд урайлаад ээжүүдтэйгээ өдөр алгамын тасгал хийгээд явдаг байгаа. За тэгээ хажуугаар нь Montessori Mongolia гэд пэйж хуудас дээр нөгөө энэ бол миний зүгээр ажлын нэг хэсэг одоо ажил дээрээ юу хийдгүү тий хүүхдүүдтэйгээ юу хийдгүү гэдгийг хөрхэн жижигхэн пост оруулаад монгол англи дээр хүмүүст одоо санаа аваад гэртээ хийгээсэй гэсэн үндсэн дээр тэгээ өөртөө бас өдрийн тэмдэглэл маягаар ажлынхаа тэмдэглэл маягаар энэ пэйж хуудасаа хөтлөөд явуулдаг байгаа. Тэгэхээр одоо Montessori арга барилыг сонирхсан хүмүүс гэртээ байдаг ээж нар тий тасгал хиймээр байгаа хүмүүс манай Facebook хуудсыг дагаад өөрийгөө хөгжүүлээсэй бити зүгээр суугаасай гэж уриалмаар байна. За маш их баярлалаа танд.